Байдал одоогоор нэг иймэрхүү байна манай албанхаа агчд одоо. За тэгээ сумын застрын А289 захирамжаар ховд сумынаас ингээд 5 гар яажлчд ингээд нэг өдөр ингээд аян зохион байгуулад гахаат Баруславын гахаатаар ингээд хог хаяг түүх ингээд ажил хийгээ явж байна. Цаашд ингээд сануулгад иймэрхүү намаржаанда буус айлууд бөөрөндөө хог хайдаг хадгалжид хадсан газар хог хайг иймэрхүү явдлыг таслан зогсоох хэрэгтэй байна. Тэгээд ажлыг засдаргийн орлогчоор ахлуулсан байгаль орчны байцаагч төрийн аль багш нар багийн засаг дарга нар багийн хурлын сахиул багийн хурлын дарга нар ингээд төрийн аль багш хөдөлж явах мэрэгчлэн малын засгийн дарга малын засгийн байцаагч ингээд нийлсэн баг 19 хүний бүрэлдэхүүнд ажиллаж ирсэн нэг өдөр ингээд Баруславын гахаатаар ажиллаж байна. Цаашд энэ бүх мэдээллүүд тайлан нэгтгэж бид нар сошиал нийгмийн орчин тавих болно. Цааш бус хүмүүст хогоо тарьсан улсууд бол мэдэгдэх хугацаагүй торох ямар нэгэн торох юм уу ямар нэгэн хариуцлага арга хэмжээ авна. За тэр нэм бэлтгэлтэй маш их хөвцөм нэгэн цаас архины шиг ахгүй ховдож баг алга. Ардэргэд миний эрхэм хүнд хүмүүс нь одоо намар ирээд хадлангаа аваад намаржангаа энд малаад ирчээл ямарчсан л бол одоо эргээд одоо ийм хоёр сэтгэлгүй байдлаар яагаад хандаад байгаа юм болоо бүр гайхаад байна. Дараачлаа гэдэг одоо жил байхгүй юм шиг те. Эргээд энийг буйрандаа ирэхгүй юм шиг ингээд хоёргүй сэтгэлээр ингээд хандах гэдэг нь одоо өөрөө яаж цэвэрлдэг вэ? Тахид юм бол жоохон ухамсарлах хэрэгтэй. Эндээ гамшигын байдалтай байна. Ингээд энийг одоо ийм их хогийг түүд цэвэрлэн гэдэг манай албан хаагчд бас төвхтэй байна одоо тий. Янз бүрийн үнэртэй хог байна шүү дээ одоо. Яг харахгүй байдалтай бид нар одоо цэвэрлж байна нэг асуун дээр энийг. Хүний одоо үйл ухамсарын байдлыг эргээд одоо ийм нэг хитэн төрийн албан хаагч цэвэрлэн гэдэг ч одоо юм чинь гутам шиг үсттэй. Бид нар зөвхөн хяналт тавьдаг болохоос биш ингээд айл сайхалтын хол хаягдыг цэвэрлээд чинь ингээд түүх ажил хийхгүй шүү дээ. Ийм л байдалтай одоо хэдэн жил үргэлжлээд байвал энэ одоо хадлангийн бүс маань ари байдланд ороод бариатна. Ийм учраас одоо сонор сэрэмжтэй байж үйлдэлээ жоохон хянаад одоо зүйл ёс зүг одоо энэ бусармаг үйлдэл таслан зогсоох хэрэгтэй ардл. Маш их багталтай памперс, нойлын цаас, бензин тоосны сав. Манай ялбан хагч нараад ингээд хүчээр авч шээ. Ийм байдалтай. Тэр хэрэгсэн памперс ингээд цаастан бүр амар их памперсэн. Миндээ. За 5 хүн өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр нэг баг болж одоо 5 багийн нийтдээ цахиуд багийн дарга хурлын дарга нэг 19 хүн бүрэлдэхүүнтэй одоо ингээд ажиллаж байна. Ерөнхийдөө бид нар яг газар дээр нэр танилцаад бүх одоо хогийн түүгээ цэвэрлээд явж байна. Одоо ерөнхийдөө сошиал орчинд энэ зөв бүх мэдээллийг тавина. Тэгээд сая одоо эрэхтэй ямар байсан, одоо ингээд цэвэрлэхэд дараа ямар байна. Тавдаас харуулаад мэдээлэл өгөх зорилготой ингээд ярилцлага хүргэж байгаамаа. Тэгээд ерөнхийдөө манайхан одоо байгаль дэлхийг хамгаалаад хайрлахгүй бол энэ их одоо уудын тал нутаг бол ерөнхийдөө манай тавцмын одоо ганц одоо хадлангийн бүс мачтын аж амьдралыг олгож байгаа төсөв учраас одоо байгалийг хамгаалаараа тэгээд цаашаас анхааралтай авч одоо ерөнхийдөө хог хаягдлаа одоо цэвэрлээд явахыг тавнаас одоо уриалж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Бид нар болохоор одоо 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад байгаа 2 дахь ажлын хэсгийг ахлаад байгаа манай цагаан буус багийн засаг дарга хайсаагаас цаашдаа бас иргэдтэй хандаад та юу гэж хэлмээр байна? Өнөөдрийн сэтгэлээр нь ямар байна? За сайн байцгаана. Өнөөдөр одоо ховд зумаас би бүрэлдэхүүний 19 хүн гараад ингээд хадлангийн бүс намаржааны бүсийг ингээд хог цэвэрлэгийн ажил гарсан. Одоо хадлангийн бүс ингээд айл өрхийн гэрийн буус нарыг ингээд цэвэрлээ явж байгаа. Ерөнхийдөө харцанг
их хог гарч байна. Тэр дотроос ангиж үсэх юм бол хүүхдийн памперс, тэгээд архины чил, тэгээд малын тарилга хийдэг ивомик вакцины гэх мэт хогнууд бол нэлээд гарч байна. Цаашдаа бид нар одоо орчноо дээрээс нь буусаа ялангуяа их сэргийлж шатаадаг юм шатаач шатахгүй бас бусад зүйлүүдийг бас тогтсон зөвшөөрсөн хогийн цагт ингээд хайж хэвшгэн зайлшгүй шаардлагатай байна одоо. Ингээд өнөөдрийн ажилд ингээд хамтраа явж байгаа застаргын тамийн газар багийн дэдийн хурлын дарганаар та бүхэнд одоо ингээд ажлын сайн сайхан хүсье. За баярлалаа. Одоо манай мал